За тэгээд өөрийнхөө сэтгэлийг бид ингээд ойлгоё гэх юм бол хамгийн түрүүнд ямар хууль үйлчлдэг. Яг юуны ямар одоо зарчим үйлчлээд байгаа юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Тэгэхээр зэрэг гинштэй бас дахиад хэлсэн байдаг. Та одоо ямар салбарт тийм ээ ямар одоо зүйл хийх гэж байна. Эсвэл ямар нэгэн бизнес одоо эрхлэх гэж байна тийм ээ. Тэрийг эрхлэх гэж байхдаа тэр нь чинь одоо хэрэгтэй ямар замаар явах хэрэгтэй юм бэ? Ямар юуг одоо би дагаж явах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэж хэлсэн байдаг юм аа. Тэгэхээр зэрэг буддын шишинд яг энэ одоо зам мөрийг одоо үзүүлж байгаа тийм ээ одоо газрын зураг гэх юм. Тэр нь юу байдаг юм бэ гэхээр зэрэг энэ үүлийн өөрийн хууль гэж байдаг. Тэгэхээр зэрэг үүлийн өөрийн хууль бидний одоо замыг одоо зааж өгдөг гол одоо зарчим маань байна. За тэгээд нэн тэр хүнд бид нар энэ үүлийн өөрийн одоо хуулийг ойлгох хэрэгтэй юм байна тийм ээ. Үүлийн өөрийн хуулийг үнэхээр бид таньж мэдээд ойлгоод ирэхээр зэрэг яг энэ үйл гэдэг чинь нэр үнэхээр юу юм бэ? Миний сэтгэл гэдэг чинь юу юм бэ гэдгийг одоо ойлгох юм. Тэгэхээр зэрэг одоо үйл өөрийн тухай хуулийг ойлгох хэрэгтэй. Энийг одоо сайтар мэдж таних хэрэгтэй байна гэхээр зэрэг энгийн амьдрал битгий оролцоорой, тийм ээ? Ажил битгий хийгээрэй, мөнгө төгрөг хураах хэрэггүй гэж хэлж байгаа биш ээ гэж, тийм ээ? Хэрвээ бид тэгэд ойлгочих юм бол дахиад том асуудал. Өөрийн амьдралаа энэ хүний амьдралаа авч явахын хажуугаар тийм ээ бид энэ үйл өөрийн тухай хуулийг ойлгож мэдэх хэрэгтэй байгаамаа. Үйл өөрийг ингээд харж байхад хүмүүс юу гэж боддог вэ гэхээр зэрэг бизнес ингээд хийхээр зэрэг ингээд би мөнгөтэй болчих шүү дээ. Энд чи харин үнэн юм шүү тийм ээ. Би үр дүнгээ шууд харах боломжтой байна. Үйл өөрийн хууль гэдэг чинь одоо юу юм бэ? Үнэхээр үр дүн харагдаж байгаа юм уу гэж ингэж бодоод байдаг тийм ээ. Үйл өөрөө боловсрно гэдэг нь болохоор зэрэг тодорхой энэ цаг хугацаа шаардлагатай байдаг. Тодорхой цаг хугацааны дараа тэр үйл өөр боловсрж тэрний үр дүн одоо гарч ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг хүмүүс ингээ харахтаа энэ чинь амархан би энэ үр дүнгийг харж байгаа болохоор энэ үнэн юм байна гэж харах хандлага байдаг. Багшийн одоо хамгийн анхны сургаал бол үйл өөрийн тухай ийм хууль одоо байсан. Бурхан багш өөрөө юу гэж альцсан бэ гэхээр зэрэг үйл өөрийн тухай хуулийг бол би олж тийм ээ би бүтээгээгүй юм аа. Би ийм хууль байдаг гэдгийг одоо олж мэдэж нээсэн юм аа гэж өөрөө альцсан байдаг. Одоо энэ гариг эрхэс одоо үйлчилж байдаг ийм зам ёсны хууль байна тийм ээ. Энэ үйл өөрийн хууль гэдэг. Тэгэхээр мэдээж одоо шинж тухайн ч гэсэн маш олон төрлийн одоо хуулиудыг нээж одоо олсон байгаа шүү дээ гэдэг чинь тийм ээ. Одоо хүндийн хүчний үйлчлэх хуульч гэдэг юм уу тийм ээ. Энерги хадгалагдах хууль гэх мэтлэнгийн энэ олон зүйлүүдийг бол нээж олсон байна. За энэ бас мэдээж үнэн. Шинж тухааны үүднээс тийм ээ таталцлын одоо хуулийг ингээд нээгээд тэгээд та ямар нэгэн зүйлийг одоо дээш нь ингээд шидчих юм бол тэр буцаад танд ирэх юм, буцаад ингээд бууж ирдэг юм аа гэсэн ийм одоо аргумент явж байна тийм үү, бодлогоо явж байна. Гэтэл буддын шишний одоо үйл өөрийн хуулиар болохоор зэрэг таны хийсэн зүйл тийм ээ үйлдсэн үйл буцаад танд эргэж ирнэ гэсэн ийм л энгийн хууль байдаг байна. Тэгээ адгуус гэдэг амьтан ч одоо тэр таталцлын хууль гэдгийг мэдэхгүй шүү дээ тийм ээ. Та бүхэн ингээд туршаад ямар нэг юм одоо хүчих юм бол тэр буцаад над руу ирнэ гэдгийг бид нар мэдэхгүй ойлгохгүй. Тэгэхээр яг тэрнийхээ үр дүнг одоо тодорхой хэмжээнд амсдаг байна. Би ч гэсэн ингээд та нарт ямар одоо уцаа ч юм уу өгчөөд тийм ээ. Энийг ингээд дээшээ шидчихээ гэдэг юм бол шидчихэд яг доошоо ингээд буугаад ирнэ шүү дээ гэдгийг та нар мэднэ. Тэгээ та нарт тийм одоо мэдлэг бол байна. Тэгэхээр зэрэг энэ үйл өөрийн тухай хуулиар бол таны үйлдэж байгаа альва үйл буцаад одоо танд ямар нэг байдлаар буцаад ирнэ шүү гэдэг ийм одоо хууль юм байна гэж. Энийг ингээд сайн хүн ойлгож мэдээд ирэхин цагт яадаг вэ гэхээр үгүй нэрээ би хин нэгэнд муу юм хийж болохгүй ах шүү тийм ээ. Энд нэг ийм бас нэг айдас тий эмээлт одоо үүсдэг. Ингэчих юм бол инженер надад буцаад ирэх юм биш шүү. Хүн багш бол таны одоо энэ амьдралдаа тийм ээ энэ төрөлдөө одоо амсаж эдэлж байгаа бүхэн одоо урд урдын одоо төрлүүдийн чинь үүлийн үрээс одоо хамааралтай юм аа. Түүнийг л одоо эдэлж одоо амсаж байгаа шүү дээ гэж альцсан байдаг. Тэгэхээр одоо бид нэр арай илүү дэлгэрэнгүйгээр энэ ямар механизм үйлчлээ тийм ээ. Ингээд би өнгөрсөнд одоо миний үйлдэлсэн тийм ээ шалтгааныг нь тавьсан зүйлийг би энэ төрөлтөө одоо эдэлж байгаа юм бэ гэдгийг одоо илүү наривчлаад ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр бурхан багш юу гэж айлцсан бэ гэхээр таны үйлдэж байгаа үйл болгон чинь алга болчихдгүй тийм ээ. Оргүй хосоо алга болчихдгүй юм байна.
Энэ бол таны сэтгэлд байнгын одоо уул мөрөө үлдээж байдаг гэж альцсан байна. Тэгэхээр зэрэг та сайн мууч тийм ээ, сайн муу одоо ямар ч одоо үйлийг үйлдсэн байна. За тэр үйлийг бол бид 3 одоо үүд гэж ярьдаг тийм ээ. 3 одоо зүйлээр үйлддэг бахан. Тэр бол та сэтгэлээрээ үйлдэн, та хэлээрээ үйлддэг бахан. За тэгээд биеэрээ үйлддэг бахан. Та биеэрээ сайн муу аль ч одоо үйлийг үйлдсэн байсан тэр нь бидний сэтгэлд сайн нэг тийм ээ. За муу гэсэн тийм уул мөрийг одоо үлдээж идэг бахнэ. Тэгэхээр зэрэг бид одоо эрдэмтэд ч гэсэн одоо бидний биеийг ингээд хараад хэлж штэ тийм ээ. Таны одоо бие махбод гэдэг бол таны юу идэж ууж байгааг чи харуулж байгаа зүйл юм а гэж. Тэгэхээр зэрэг бид одоо хоол идээ тэр хоол маань алга болдгоо хана шүү дээ тийм ээ. Тэр хоол хаана уул мөрөө үлдээж ин тэгэхээр бидний бие махбод болон бидний эсийн төвшөнд уул мөрөө үлдээгээд явж байдаг. Тэгэхээр зэрэг одоо их бид таагүй тийм ээ шинтэй биш. За эсвэл одоо их өөх тустай хоолыг идээд байл л та тийм ээ. Одоо надад юм мэддэхгүй байна. Би зүгээр байна гэдээ идээд байсан ч гэсэн тэр эсийн төвшөнд хизээ нэгэн цагт мэдээлэл тийм үү тэр зүйл нь хадгалагдаад үлдсэн. Тэгээ хизээ нэгэн цагт та тэр одоо буруу хоолтой үр дүнг одоо амсгаасаар аргагүй. Манай монголчууд одоо өөхтөө мах идэх их дуртай шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэрийг яах вэ зүгээр шүү дээ. Яахчгүй гэдэг ингээд хэлээд байдаг. Нэг өдөр тэр нь яаж ийн вэ гэхээр үйл өөрийнхөө хуулиар бидний бие дээр гарч ирдэг байна. Тэгэхээр зэрэг нэгэнт энэ одоо жам ёсны хууль учраас тийм ээ та одоо үлийн үрийн одоо энэ хуульд итгэнэ үү, үл итгэнэ үү гэдгээс үл хамааран энэ бол бидний амьдралд одоо байнга нөлөөлж байдаг байна. Тэгэхээр зэрэг бидний одоо юу идэж ууж байгаа, бид юу хийж байгаа нь болохоор зэрэг бидний одоо махан бие махбодын маань төвшөнд тийм ээ уул мөрөө үлдээгээл явж байна. Энэ цаашлах юм бол бидний одоо эрүүл сарвал одоо оршгүй, эрүүл байх уу гэдэгт нөлөөлөд явж байна гэсэн үг. Бидний хувьд одоо бие махбодын хувьд юуг одоо илүү анхаарах хэрэгтэй юм бэ гэдэгт зэрэг тийм ээ зөв хооллох хэрэгтэй баг тийм ээ. Тасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй баг. Тэгжээж одоо яах вэ? Таны бие махбод зүг байх юм шүү дээ. Эрүүл байх. Хоолундаа одоо тохируулахгүй байж тийм ээ. Багшаа намайг авраарай гэл умааны badminton гэл майна уншаад байх юм бол их тустай биш ээ гэж тийм ээ. Яагаад гэхээр зэрэг та өөрөө өөрийн хуулийг зөрчөөд одоо эрдэмтэд юу гэж байна вэ гэхээр зэрэг тийм ээ. Бид юу идчихээ тэр бидний биеийг харуулж ах нь шүү дээ тийм ээ. Тэр бол одоо бидний биед одоо үр дүн болоод ингээ харагдчихна гэсэн үг. Тийм л учраас одоо энэ ч нар эрдэмтэд чинь хоолоо анхаараарай, зөв хооллоо гэд хэлээд байгаа тийм учиртай юм аа гэж. Тийм учраас би одоо эрүүл байна гэдэг бол та амруугаа юу хийж байгаа ямар хоолыг одоо идэж боловсруулж байгаа юм бэ гэдэгтэй. Тэгэхээр зэрэг одоо буддийн шашинд юу гэж үздэг юм бэ гэхээр зэрэг та ямар байж байгаа тийм ээ таны амьдралын одоо хэв маяг та яаж амьдарч байгаа таны бодлоос хамаарна. Тэгээ би та бүхэнд үнэхээр одоо эрүүлийг хүсдэг хүмүүсийн хувьд бол тийм ээ хоолндоо анхаараарай. Тэгээд аль болох идэвхтэй тасгал хөдөлгөөн сайн хийгээрэй гэж зөвлөж хэлмээр. Тэгэхээр одоо хоолыг зөв иднэ тийм ээ шим тэжээлийг нь одоо тааруулна гэдэг бол маш чухал. За төвдийн одоо уламжлалт уламжлалт анагаах ухаанд ч ингэж үздэг. За тэгээд оточ мандлын одоо сургаалт ч гэсэн одоо та юу идэж байна, түүнийг яаж идэж байна гэдэг чинь та эрүүл их байх уу гэдэг чинь одоо шууд хамааралтай гэж үзсэн байдаг. Тэгэхээр зэрэг зөв хооллох гэдгийг бол эм гэж үздэг тийм ээ. Энийг бол 2500 жилийн өмнө одоо Бурхны ширхний одоо ном судруудад аль хэдийн одоо тогтоогоод ингээд айлтсан байна. За үүнийг одоо орчин үед бол эрдэмтэд эмч нар биднэрт хоолой зөв болгоо гэх юм бол та эрүүл байна гэж хэлж байгаа.